Дээдсүүд нь ерөнхийдөө ард нь бөөнөрөө зогсож байна. Ерөнхийдөө нэг юм азансан, хүлээзэнсэн байдалтай байгааг харахад шийдвэр хүлээж байгаа бол тэрэн донд нь нэг бачуурсан, жижигэрсэн нэг биет байх. Хамаг бие зулгаагаа уучирсан тайлхайг өсөж байгаа утсан тайлагдахгүй яс хүртэл нь шингэчихсэн мэт. Биеийн дадал асал уучсан. Тэрэн дундаас ямарч өмсгөл орон зай үгүй. Бүх биеийнх нь өсөв мах булчин ясны завсраар битүү утасны материал орчихсон мэт. Тэн дундаас нь уушиг гэж хэвсгэх. Дасал болсон амьдралын хэв маяг үзэгдэл өрнөл итгэрчлээ зузаарч биеийнх нь хамаг л бүх хэсгийг нь эзэрч өөрийн гисэрхчлөөт орон зай мөн чанарын хилтерхий зохих завсраггүй болтлоо нэвччихсэн. Мэдээд байгаач тайлж хөглөвчсөн. Үүнээс ухааныг нь олж тэмээ өөрийн амьдралын замын жинхэнэ жолоонд гар хүрч амьдрал бодсноос чинь шал ондоо зүйл гэдгийг сэхээрэн харах. Тэр цонхны хөшгийг өөрийн хүчрнийх нь өөрийн чинь нэгэн сорилтод даалгавар юм. Яг л тэр бачуурсан, эзлэгдсэн тэр хувцсыг яг л өөрөө тайлах. Энэ нь цаашлаад өөртөө итгэлийг олох нүцгтэй. Бодвол энэ шийдвэртэй холбоотой байх л дээдсүүд нь сайхан л харагдаж байна. Одоо өөрийнх нь зүгээс л хийх юм уу гэчээд алхам үйлдэл нь татаж хангаагаад хав дотроо үнэхээр сайн бүлдэрч өчигдөж шингэжээ. Алдах зүйл ихтэй болсон юмсан ч үнэндээ бодож байгаа зүйлс чинь өртөөч тийм биш юмсан ч өнөөдрийн харж байгаа өнцөг чинь л тэгэж хараад байгаа. Өөр талд нь гараад харуул өчигдөр өснө альчуул гэж тартаа. Энэ ялваа эхлэл рүү орж байгаа хүн нөв нүцгэн болчл нүцгэн төрөнд нүцэрхийн тухайд өөртөө ухааныг ол бусдын сэтгэлийг бодож юм гэж өөрийгөө болон бусдыг ууртан хамгийн дагшмал болдог. Хүн чанар өөр ажилдаг. Хойшил гажуудалтай идэгдсэн хэлбэр айдсын үрт юмсад нүүрт болох гэсэн зориг илрэн хурцлагдана. Зориг өнөө хоёр үндсэнийг нэмэгдүүлнэ. 10 жил айж авсан зүйлтэй ганцхан агшинд нүүрт болоход асар баялаг гэрэл цацарч тэнд нэг итгэлийн маш нягт очоос. Хамгийн их санаа зовж байгаа зүйл чинь эсрэгээрээ тэр үйлдэл
хандлага чинь зовоож ээж магадгүй. Чимээгүй идэж ээж мэдэж. Харж анзаарсан цагаас өөрөөсөө л эхэлж өөрөө өөрчлөлт хийх алхмыг хийсээр байгаа нь цаашаалтай. Гэтэ гол зүйлийг хар. Голыг нь онохгүй л биш. Хамгийн их тухтааж байгаа зүйл түүнийг өөгшүүлж өөрийгөө өмөр хэрэггүй л жингийн битгий нэмээд байна. Чөөхөн зүйл анхаарал өсөөр агаад ач холбогдол оноосоор агаад л томруулчихдаг байхгүй. Анзаараад өнгөрөөгөөд л жижигрээд л ирнэ, агшаад ирнэ. Тэр үед түүнийг зохицуулах ухаан чинь харин илүүтэй ажилтна. Үргэлж хамгийн хайж байгаа зүйлтэй нүүр тулж чадах нь амьдралын хамгийн том ололт юм. Энэ бүх зүйл түлхүүр атгуулж дийлнэ. Өмбөрөн бүрт заягдаж оногдож хийж болохгүйц энэ зүйл. Хэцүү учраас л ололт өгөөж нь том байдаг юм. Өөртөө итгүүлэх гэж оролдож байсан хотол бүхнээ эргэж нэг харж анзаарч хүнд одооноос хилэзгаар тавьж үгүй гэж зөвшөөрөл олгохоо болж өөрийнхөө эрх мэдлийг өөртөө авах эрхтэх жижиг шажиг асуудалд эрх мэдэл өгчхөөд хаанч тулаад ах хэрэггүй. Томхон галзуу шийдвэрүүдийг хийж чадвал бүх хэсэгч нь баясан сэргэн амьдралдаа томхон өөрчлөлтийг хийх аюултай сонголтуудыг хийснээр ам биедэс чинь бүгдээр асна. Нэг л хэвийн дадал болчихсон ойлгомжтой амархан зүйлсийг хийсээр байхад ихэнх эдисүүд чинь ажиллах шаардлагагүй тул унтаагаар юмд орчихно. Тэр ойлгомжтой. Зөвхөн хэсэг нь ажилна. Тэгж явсаар зэвэрнэ. Үргэлж амьдралдаа өөрчлөлтийн салхийг оруулж тэдгээрийг унтуулж нойрмоглуулалгүйгээр үргэлж сэргээг байлгахын тулд өөрийнхөө зүгээс үргэлж сонголтуудыг хийж жоох галзуул авчирч юу алддаг юм бол үзээгүй зүйлээс айж насыг барж цаг хугацааг алдаж байгаа нь өөрөө хамгийн дээд харамсал биш гэж. Удаан зовтож яваа үнэнтэй нэг сайн үрт болчихаар хиймэл цамхагч нь сайхан нурчих нь. Хиймэл цамхагтаа өөрийгөө дааруулж, ээрүүлж, за тэгээд өөрийгөө сайхан хүндлээд үнэнгийн үнэр ханхалсан суур бат бүх салхи саваар нүргэлж орж идэг, сэлгэж идэг сайхан цамхаг бариад үүндээ бахархалтайгаар оршуул яадаг юм. Алттай авдар олцоход сарваагаад авахгүй юм байж өөрлөө насгараад ороод ирэхийг хүлээж суугаа бол муухайг мөнөөс мөн та бүхэнд бүгдэд нь л хэлж байна. Тэгээд алтыг аваад хармалаад л халааслаад л байвал
Ер нь хэрэг үгүй л түүнийг хэрэгтэй зүйлд нь хуурайгаад солилцоод ашгийг гаргаад амьдралдаа хэргийн бий болгоод л түүнийг бүтээл болгодогсон жоо цаа нэг юм эргэлтэнд оруулахын тухай бас байна. Заримдаа л нэг харахаар хажууд нь хэвтчихээд л амаа хангаагаад мөрөө наалт орчихын чинь юм санаад шиг үзэгдээд л байдаг шүү. Өөрийгөө хойлон худалдаа хүлэх гэж оролдож суугаа. Тэр сүүдэр зэрэглээний шинжтэй зүйлээ сүнсэндээ итгүүлэх гэж барсан тэр жилүүдийн урхагшсан зүйл зовтовч араас ч нүргэлж хөөж, үргэлж түгшээж, дуусашгүй хөөцөлдөн, гэрн ядраан цуцаан, хүний сүнс ядрахыг хүн мэддэггүй юм. Гэхдээ сэтгэн бодох, тунгаах, ухах, ухамсарлах мэтийн зүйлс чинь ямарч хижээлгүй болчихно. Сэтгэл ядрахад мөн тэнхээгүй. Гагц биеийг л ядрахыг мэднэ. Сүнс нарт нүунийг нь билээх мэдээд хараад л ахад бодолтой итгүүлэх гэж оролдоод л энээсээ ичээд л тэрэндээ бантаад л араас нь үйлдэлүүд нь гудамжигтай. Тэгээд тэр худлыгаа өгшүүлэн өмөргөтөө би сайн ээж хийж байна. Би сайн эхнэр хийж байна. Би сайн орон гэрээ манаач хийж байна. Эсвэл би сайн ажил хийж байгаа. Би хичээж байгаа. Мэтийн үгсээр хог мэт асгаж л байдаг. Өдрөөр дүүрэх өргөө гэрийн чинь хогийн сав ямар хурдан бэлээ. Өөрийнхөө сүнсэнд ч ихсэн хог чинь одоо цэвэрлэгдэлгүй удлаа гэж бодвол хэдий хэрвэл тэр оюун санааны тэр сэтгэлийн тэр эхийн тэр сүнс ухамсарын бүхий савууд чинь ямар дайны хогтой эсвэл дээжтэй болоо шагааж нэг харамрав тэрийг инг тэг гэж шоож хийлдэггүй юм л да дээд ч үднэ ингс хийж л хэлнэ тэгс хийж л хойруулна тэндээс барьж авч ухах нь хүнийх нь өөрийнх нь хэрэг сайхан хувь тавилан заяа замнал босож байхад өчүүхэн дараахог шахуруу мэтийн зүйлэндээ дасал болчиход л түүгээрээ хоолдон суух юм да хүмүүс. Халагламаар хайрамж ялгаж салгаж сур амьдралаа нэг харах үнцнийх нь хэмжүүр дээр боддоор жигнэх хамгийн хэцүү бодит байдлыг бүлээн зөвшөөрөх гэвч хамгийн их олол дамжил их чөлөөлөл хожил ялалтыг авчирдаг нь мөн л тэрэл зориг өөртөө итгүүлэх гэж оролдсон дүрснийхэн төлөө хамаг цаг хугацаа би үнцэнтэй бүхнээ зориулж байгаа амьдралын зураглал байна. Өнөөдрийн нэг
Агц өөрийн үнэндээ зориулсан тэрл цаг хугацаа чинь өчүүхэн байсан ч амьдралыг чинь хангалттай бахардлаар дүүргэнэ. Зоригтой шийдвэрүүдээр амьдралаа чимэгэл тэгээд өөрийн амьдралаа өөрийн гараар сайхан урлан бүтээ. Өөрөө загварч ядах юм уу ч гэж магадгүй ш. Өөрийгөө харсан нүхнээс өөрийнхөө хүчээр гараарай. Түлхүүр чинь гарт чинь л. Заримдаа хамгийн их хүсэж байгаа зүйл чинь ямархын өдий зайны ардал байдаг юм ш. Өөртөө оноос нийгмийн түвшин өнөөдөр өгөөж өгөхөө бэлжээ. Өөрчлөх цаг нэр иржтэй. Өөрийгөө хийц хүрүүлээд ойдан залхаад өөрийгөө шийдэж гин үү гэлтэй. Ер нь ерөөсөө л амьдралынхан замыг харж байгаа үнцгэн шал ондоо зам дээр яг жинхэнэ дээр юм бос гол голдрол нь байна. Зүүдэлж байна. Зүүднээсээ сэрхийг үсэхгүй юм. Сэрэнгүтээ унтчихна. Таатал хондог. Шаал ондоо тавь. Гар хөлн арамжаа. Арга учхийг нь олж болох олон замтай. Хөв тавилангаасаа зүгтэж байна. Бүхий зүйл гаргалгаа арга нь олддог юм. Зохицуулж бол. Тэгэл өнөөдөр юм зохицуулж ерөнж чадж байна уу? Аясуудаа авдрандаа хийгээд хадгалчихсан уу? Аясыг нь хүлээжсэн үү? Хэрэг цаг хугацаатай вэ? Хэмжээш хүмүүх амьдрал авч түрүү юу? Энэ насаа хэдэн хэсэгт хувааж төлөвлөжсөн бэ? Тэрэндээ өөрийгөө багтааж амьдрах гэж байна уу? Хайрангуйтлууд алганы завсраар урсхийг болон үзэх юм. Харааны шилэг хармалчаад газар тэмчиж явна уу? Өөрөөс нь нөхийг оролдож байгаа үнэн руугаа харахыг хүсэхгүй л. Өөрийнхөө амьдралыг өөрчлөх шийдвэр өөртөө л байдаг. Өмсөх хувцалгандаа гай өгөөд хаяад байх нэрвшилтэй. Өөрийн амьдралыг өөр хүний оронд тавьж байгаад хар. Юу гэж хэлмээр санагдаж байна. Бахархаж ивэл болж тээ. Золимог ивэл тастаа. Үсэлтээсэн хүүхэд сүнсэн. Гарнаас нь татаадал байдаг. Хөдөлдөггүй. Яхавдээ адг юм уу болоод буруу юм хийгээд байгаа ч юм байхгүй л дээ. Зүгээр боломжийг харж авах байл өгүүлээд байгаа. Тэдгээр нь хэрхэн орж ирж яаж ямар хэлээр илэрдэг үнийг яаж авах уу сурах уу гэдэг хүмүүсийг харахад одоогийн байгаагаас нь хэд дахин илүү тавилан байх нь тэр нь үргэлж ойрхон байна. Юу нь мэдэгдэхгүй асар их ачаа өөрчгээд түүнийг харах завдал өгөөл юм. Ачааг нь задлаад үзвэл хэднэн хэрэгтэй юм байх бол түүнийг ухамсартайгаар гаргахгүй л.
Хүн тэгээд өөрийн амьдралыг өөрснөө л мэдэх үстэй. Заах юм. Сануулах л гэсэн. Дуусгах зүйлсээ дуусгаж, цэг тавих зүйлсээ цэг тавь. Нүцгэр чадвараар л юутай орон тэрчин шинэ амьдралын чинь суурин болж мэднэ. Өнөөдрийн санаа зовж байгаа зүйлс чинь яг тогтоод харуул дэмжиж бол зүйл биш л байдаг. Цаг хугацаагаар л үнэлж амьдраарай. Хамгийн эрхэм чиний цаг үнцэнтэй бол бусад хүмүүс цаг хугацааг чинь үнэлнэ. Дэмиурхгүй. Тэгэхээр өөрийн цаг хугацаагаа үнцэнтэй бол дуурна гэж саналгүй. Дэмий сууж өнгөрөх хэсэг нь та бүхний дурал. Гэхдээ л нэг сонсчод яхав дэмтэйч өөртөө ногдсон хувь тавилангийн оноолтын утга учир нэрийн ширээнийг нь улам ойлгон ухамсарлах тусам гэлалзаж галтананд үзэгдэж байгаа шиг биш шүү. Санагдаж байгаагаасаа илүү ч гэж өнгөц бүдүгнэрээ өөрийн чинь баялаг бүхэн тэмдэл оршиж байж мэднэ. Өөрийн амьдралаа өөрийнхөө зохион байгуулаарай. Тийм ирэх биш шүү. Өөрөөсөө гэсэн хариуцлага бий. Уялдуулан зохируулж бол нэг тал байна. Жин тонгийн жинлжил сураар. Өөрийнх нь чанартай эзэн болно гэдэг чинь дагаад хариуцлага шүү дээ. Тэгтэл амттай хариуцлага. Өөр хүнийх бас өөрийнх юм чинь. Ухагдсан дүүрэн баялаг юм. Ухааны нь олвол цацрах юм. Олон янзын цаг хугацааг хэмнэх юм. Амьдралдаа үзээгүй боломжуудыг атгуулах. Хүсэл мөрөөдөл чинь зөвхөн мөрөөдөл төдий байх албагүй. Харж мэдсэн хэдхэн замаас чинь илүүтэй биелэл болж чаддаг арга учрал гэж байна. Өөрийн ухааны замыг чөлөөлж тэр гайхалтай зүйлс рүү шумбан орж нэгжиж усан өнгөжж тогтворж ухаажж бэлхэж дүүрч хоосрол хоосрсан шиг дүүрвэл дүүрсэн шиг ээлж дараатай өнгөтэй хосолсон салбилтсан сонирхолтой л байх та нэг л хэмээрэл амьдраад л байв. Нэг л хэмээр амьдарсаар залтсан олон үгдээдэс өмнөх амьдралуудын сургамж дурсамжууд өнөөдөр юу хүсдэг вэ? Өөдтэй л байх нь өөрөөсөө л үргэлжлэх хамаарсаар ирсэн. Бүх өнгөнөөс өөр, бүх хэлбэрээс өөр, бүх ухагтхуунаас өөр, бүх ертөнцөөс өөр, бүх үзэгдэл, бүх итгэл үнэмшил юу ч байсан өөр байхад яадаг? Өөр нэгэн болчих. Өөрийнхөө өөр болох.
хүн бүхэн яалгарах гэж ядарч байхад ижилсэх гэж ядаад яах вэ? Онцлогч нь гооцсон чинь онцлогч нь үнцэн чинь үүзэг өнгөлөөдөл альбартаад өнөөдрийн яахын аргагүй хариуцлага ногдсон цаг хугацаанд өөр юуг амжуулж болох вэ? Хөдөлгөөнтэй чөлөөтэй явж явах үед амжуулж чадахгүй одоо чадах зүйл юу байна? Гүндлэнгийн хүнийг шүүхэд амархан байдаг. Тиймээс өөрийгөө хаяа нэг гүндлэнгоос харж хажаарай. Өөртөө л найдахыг санах. Хинч зөрчлөхгүй хийхгүй байгаа зүйлийг олж харуул хий. Олоод харж харагдаж байгаа нь учиртай. Хинч сэтгэхийг хүч. Аргагүй нүхнээсээ гарах цаг боллоо. Завшир зайгаа дуудлагууд ирнэ. Хэд дуудаад дуудахаа болж мэднэ. Чи ихгүй бол өөр нэгэн хич. Чам дээр ирсэн нь чамд өгч байгаа боломж. Дуудлага бүрийг отоод суугч болов. Бүгдийг нь барьчихсан. Дараагийнхыг нь. Тийм хурд. Эвэл хожно. Бүх зүйл амжирдаг юм. Хэрэн дээр нь өөрийгөө ааруул. Амжихгүй мөртлөө бүтээл үгүй. Энэ бол цаг хугацааны боолууд. Цаг хугацааны эзэн бол тэгвэл цаг хугацаа чамд үйлчилж үүнийг дагах үнц нь юу та бүхэн чамд зүтгэх биз. Одоо цагийн ботон бол тэгвэл тайван харагдах хэрнээ бүх зүйлийг амжуулдаг нэгэн болно доо. Чадахгүй бол сурна. Мэдэхгүй бол олно. Өөрсдийнхөө хэмжээнд бодол үнэнээ үнчээр тав. Тодорхойл. Аяанда харагддаг танигддаг болно. Их л тэгээд үннийхэн талд тавсан ба. Тэр бүр чанартай бол үнэнээрээ байгаа хүнээс хүмүүс зуухдаг юм. Яагаад гэвэл өөрийнхөө бодол нь илчлэгдээд байдаг учраас. Гэхдээ жинхэнэ үннийг ирэн хагчил жинхэнэ нөхөр болно ирэндээ. Тэгвэл чанартай харилцааг шаардлагагүй хэрэггүй зүйлд цаг хугацаагаа дэмий өнгөрөөхийг бүү зөвшөөр. Өөртөө ч хүмүүст ч өөрийнхөө хувьд учиртай зүйлсийг хийж буй өсөж буй хүнийг түүнийг нь зөвшөөрөхгүй байгаа хүмүүс хэм бэ? Хэн болоод тэднээс зөвшөөрөл авах ёстой вэ? Өөрийнхөө амьдралд зөвшөөрөл өгөх ганцхан эзэн бол чи. Хариуцлага болгоны эрх хоёрыг яалга. Цаг хугацаагаа зарцуулж байгаа бол өндөр төлбөр төлж байна. Гэтэ юунд өндөр төлбөр төлж байна вэ? Амьдрал олж хараагүй асар их зүйл байдаг юм шүү. Хаана амьдарч байна вэ? Гайхалтай зүйлс бидний урд босож байна. Үүнийг дагаад тэр дайны сорилтууд хүлээж байна. Сонирхолтой амттай болно. Хэцүү хүндч байх болно. Амар хэлбэрч байж магадгүй. Шинээр төрхтөн бэлдээд саатан үцгрээд
байгаа өнгөлөөд өөртөө дахин шинээр өвсөл хийж дахин төрөх боломжийг олгоорой. Эдгээрч харж байгаагүй гайхалтай өнцгөр хаасаагүй байдаг юм шиг. Чөөхөн ололтоор өөрийгөө өгшүүлж хийгээр өөрийгөө бүдүүргээрэй. Хэний ч өмнөөс зүтгээгүй юм шиг. Өөрийгөө урлан бүтээсээр байгаарай. Боллоо.